Сайн байцгаана уу. Ингээ Монгол Улсын аяа тогш Даржаагийн Батбаярын нэрмжид Титэм сургуулийн эхлэлний багш мөнх жаргал байна. Ингээ өнөөдөр та бүхэндээ 6 дугаар ангийн Монголны хичээлийн үйл үгийн бүтцэд задлал хийх гэсэн сэдвээр багш нь хичээлээ бэлтгэж орлоо. За, хичээл эхлэхээс өмнө багш нь та нартай нэг титэм үг хэлье. Хэрвээ чи өөрийгөө алавдаж, өөртөө шаардлага тавихгүй бол чамд 100 сайн багш байгаад ч тус олж чадахгүй гэсэн сайхан үгээр та бүхэндээ хичээлээ эхэлж байна. За, үйл үгийн бүтцийн талаар 6 дугаар ангийн Монголны хичээлийн суралцгын зорилтод бол үйл үг, үлийн цагаар болон биеэр төгсгөх нөхцөл, тодхон холбох болон нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн эхэд хэрэгэлсэн зорилгыг тайлбарлах замаар утга үүрэг хэл зүйн шинжийг тодорхойлох гэж тусгагдсан байдгийн хүрээнд багш нь хичээлээ бэлтгэсэн байгаа. За, өнөөдрийн хичээлийн маань зорилго, үйл үгийн бүтцийг мэдэж зөв задлах, их зохиохдоо оновчтой зөв хэрэгэл сурах гэсэн зорилгыг төвшүүлж байна. За, зорилгынхаа хүрээнд зорилт маань үйл үгээ сэргээн санж ярилцах, үйл үгийн бүтцийг ажиглах, үйл үгсийг бүтцээр задлах гэсэн алхамчлалаар явагдана. За, дараах зүйлийг хүүхдүүдээ маш сайн анхаараарай. За, үг үгийн дотроос хамгийн их үүрэгтэй, үйлдэлтэй үг бол үйл үг байдаг. За, үйл үг нь ганцаараа ч гэсэн өгүүлбэр болж чаддгаараа их өвөрмөц. За, үйл үг бусад аймгийн үгсийг бол өөрийнхөө иргэшээлд захирч байдгаараа бас их давуу талтай. За, монгол хэлний үгсийн сан яндашгүй их ариун баялаг үйл үгтэй боловч өнөөгийн нийгэмд их явцуурч ядуурч байгааг та бүхэн маань мэдж байгаа хаа. За, тэгээ үйл үггүйгээр өгүүлбэр огт бүтдэггүй. За, үгийг хурааж хэмнэж болох боловч үйл үгийг яасан ч хурааж болдоггүй гэдгийг хүүхдүүд та нар маань ямагт анхаарч байгаарай. За, хичээлээ эргээ саний хэдүүлээ. Үйл үг гэж юу вэ хүүхдүүдээ? За, хүн амтан юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц байдлыг зааж яах, хэрхэх гэсэн асуултанд хариулагдах үгсийг үйл үг гэдэг. За, тэгвэл үйл үгсийг утгаар нь хэд ангилдаг вэ хүүхдүүдээ? Эргээ санаарай. За, тусах буюу эс тусах гэж хоёр ангилдаг тийм ээ. За, заахын тий ялгалаар үгийг захирч чадаж байгаа үгсийг тусах үйл үг. Харин заахын тий ялгалаар захирдаггүй үйл үгсийг эс тусах үйл үг гэж бид нар өмнө хичээлдээр үзсэн байгаа. За, эдгээр үгсийг ажиглалтаа хүүхдүүдээ хоёр игнэнд хуваасан байгаа багш нь. За, хазаарл, чөдрөл, ташуурд, ногтол, уургал, угуйлт. За, дараагийн игнэнд хатир, шогш, давх, үүрс, сайврал, жороол гэсэн хоёр бүлэг үгс байна. За, ялгааг нь ажиглаад өөрсдөө хичээлээ сэргээн санаарай хүүхдүүдээ. За, сурах бичгийн 45 дугаар хуудсанд байгаа схемыг хараарай хүүхдүүдээ. Үйл үгийг бүтцээр нь үүсмэл буюу үүсмэл бус гэж хоёр ангилдгийг бас та бид өмнө үзсэн байгаа. За, үүсмэл бус гэхээрээ мэдээж өөрийнхөө үндсэн язгуураар байгаа үгс тийм ээ. За, үүсмэл гэхээрээ үгийн язгуур дээр шинэ үгтэйх дагавар авч дахин шинэ үг үүссэн үгийг үүсмэл гэдгийг бид бүхэн мэдсэн байгаа. За, тэгвэл одоо эдгээр үгсийг дахиад ажиглая. За, хоорондоо ямар ялгаатай байна вэ гэдгийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За, хуур, дуу, унш, бич, хэвт гэсэн үгс байна. За, дараагийн игнэнд хуурд, дууд, хөрөөд, ногтол, тоол, хазаарл, давсал, лаазал гэсэн үгнүүд байна. За, эдгээр үгсийн маань ялгааг та бүхэн маань анзаарсан баха. За, мэдээж эхнийх нь үгнүүд бол үндсээр байгаа буюу үүсмэл бус үг байгааг та бүхэн маань анзаарсан бах. За, дараагийн игнэнд байгаа үгнүүд маань хуур гэсэн нэр язгуур дээр Д гэсэн дагавар залгаад хуурд гэсэн үйл үг бүтсэн байна тийм ээ. За, дараа нь дуу гэсэн нэр язгуур дээр
үйл үгтэйх дэ дагавар залгаад дууд гэсэн үйл үгээ бүтсэн байна. За тэгээ дараагийн үг маань хөрөө гэсэн нэр язгуур дээр үйл үгтэйх дэ дагавар залгаад хөрөөд гэсэн үйл үг бүтсэн байна. Дараагийн үг маань ногт гэсэн нэр язгуур дээр үйл үгтэйх ил дагавар залгаад ногтол гэсэн үйл үг үүссэн байна. За хаз гэсэн үйл язгуур дээр хазаар аар гэд нэр үгтэйх дагавар буюу хазаар гэсэн нэр үг үүсээд зааман үйл үгтэйх ил дагаврыг залгаснаар хазаар гэсэн үйл үг бүтсэн байгааг та бүхэн маань анзаарч байгаа хаа. За давс гэсэн нэр язгуур дээр үйл үгтэйх ил дагавар залгаад давсал гэсэн үйл үгтлээ. Лааз гэсэн нэр язгуур дээр үйл үгтэйх ил дагавар залгаад лаазал гэсэн үйл үг бүтснийг та бүхэн маань анзаарсан баха. За эдгээр үгс маань болохоор за нэр болоод үйл язгуураас үйл үг бүтсэн үүсмэл үгнүүд байгааг та бүхэн мэдэж байгаа хаа. За одоо бүгдээрээ дээрх үгнүүдээ зөв бичгийн дүрмийн талаас нь ажиглацгаая. За ялангуяа хүүхдүүдийн маань маш их түгээмэл алддаг зүйл бол одоо үйл үг бүтээх ил дагавар дээр маш их алддаг байгаа. За зөв бичгийн дүрмээ эргээ санаарай хүүхдүүдээ. За ногтол гэсэн үйл үгэн дээр ярилцъя. За ногт гэсэн нэр язгуур маань заримдаг гээгүүлэгчээр төгссөн байна. Заримдаг гээгүүлэгчдэр үйл үгтэйх ил дагавар залгахад ихшгээ өмнө авна гэсэн дүрмийн дагуу ногтол гэж бичиж байгаа. За хазаар гэсэн нэр үгэн дээр үйл үгтэйх ил дагавар аваад одоо ихшигт гээгүүлэгчийн дараа ихшигт гээгүүлэгч авахд ихшгээ ардаа авна гэсэн дүрмийн дагуу хазаарлаа гэж бичдэг байгаа. За хүүхдүүд маань хэллэгээр буюу хазаарал гэж бичих магадлал их өндөр байдаг. За энийгээ хүүхдүүдээ эргээд сайн санаж алдаагүй зөв сайхан бичиж сураарай. За үйл үг бүтэх арга маань дараах 3 үндсэн шинжээс бүрдэж байгаа. За үүсмэл үйл үг нь үгийн язгуур үндсэнд шинэ үгтэйх дагавар залгаж бүтдэг. За үйл үг бүтээх дагаврыг чухам ямар язгуур үндсэнд залгаж байгаагаар нь дараах 3 шинжээс авч үзэж болно. За үйл язгуур үндсээс үйл үг бас бүтнэ. Нэр язгуур үндсээс нэр үйл үг бүтнэ. Зам идэхгүй язгуураас үйл үг бүтэх гэсэн энэ 3 аргаар бүтэж болно. За багш дараа нь ийм 3 жишээ авсан байна. За цох гэдэг язгуур маань ямар язгуур илээ хүүхдүүдээ санаарай. За цох дээр ил дагаврыг залглаа. Цохол гэсэн үйл үг үүсэж байна. Дэвс гэсэн язгуур дээр ил дагаврыг аваад дэвсэл гэсэн үг утсан байна. За энэ маань үйл язгуур дээр үйл үг бүтээх дагавар аваад үйлээс үйл үг үүсэж байгаа үүсмэл үг байна. За дараагийн 2 жишээг харъя. Жолоо гэсэн нэр үгэн дээр үйл үг бүтээх дэ дагаврыг аваад жолоод гэсэн үйл үг үүслээ. Хүзүү гэсэн нэр үгэн дээр дэ дагавар аваад хүзүүд гэсэн үйл үг үүснийг та бүхэн маань анзаарч байна. За энэ маань тэгвэл нэрээс үйл үг бүтэх арга нахнэ. За дараагийн жишээг харъя. За тог гэсэн язгуур дээр иш дагаврыг аваад тогш. Бут гэсэн язгуур дээр эр гэсэн дагавар аваад бутар гэсэн үйл үг үүссэн байна. За энэ маань идэвхгүй язгуураас үйл үг бүтэх гэж байгаа тийм ээ. За идэвхгүй язгуур гэдгийг хүүхдүүдээ эргээ санаарай. За аваа болоод дүрс дуурайх язгуурыг бол идэвхгүй язгуур гэж нэрлэж байгаа. Энийг та бүхэнд маань хэлнийх нь багш нар хэлсэн байгаа хаа. Та нар маань эргээд сайн санаарай. За бүгдээрээ дараах ихийг хамтдаа уншицгаая. Өглөөний наран уртын дуу эхлэх шиг мандна. Монголчууд угаасаа л дуун дуртай, дуучин удамтай улс. Дуулахдаа ямар уйдсандаа дуулах вштэй. Тэнгэр сайхан, мал бүрнэл бол морин дэлдээр дуулна. Дууга зугуухан, дээлийн хормоо дэрвэлзүүлэнхэн, дэрсэн толгой ганхалзүүлэнхэн эхлэнэ. Тэгснээ дээшлэн хурдны морь эргэхшгэл чавхтан, цогн, бас хатарсаар улам алслуулж, нуур бидэрлэх мэт шорон хаалж, зуны наран жаргах адил дуусна. За ихээсээ ажиглаарай хүүхдүүд ээ.
За та нарт маань саяын их дотор та нарын мэдэхгүй болоод утгыг нь сайн ойлгохгүй байгаа үг бол бичиж аваад үгийн утгын тайлбартай ашиглаад үгийн утгаа мэдэж аваарай хүүхдүүдээ. За багш нь жишээ олгоод 3 үгийг авсан байгаа. За дэрс гэж жишээлбэл тийм ээ дэрсний толгой ганхалзууланхан гэсэн байсан. За дэрс гэж юу вэ гэхээр за нуг хээр талаа хужирлаг цайдамд ургадаг хавтгай урт навчтай хатуу нарийн иштэй буталж ургадаг олон настай аргамлыг дэрс гэдэг бахнэ. За тэгвэл шуранхай гэж үг гарсан тийм ээ. За шуранхай гэж юу вэ гэхээр Монгол ардын айзан болон суман уртын дууны өндөр өнгийн оргил хэсэгт хийх аялгауны ур хийцийг шуранхай гэж нэрлэдэг бахан байна. За тэгвэл шуранхайлах гэх юм бол яг юу вэ гэхээр Монгол ардын айзан болон бэсрэг уртын дууны шуранхайг хийх үйл нь болоод өгч जैन тийм ээ. За тэгвэл өнөөдрийн бидний өмнө сэргээсэн хичээл дээр маань шуранхай гэсэн нэр язгуур дээр шуранхайл гэсэн үйл үг үсээд шуранхайлах гэсэн үйл үг маань цаашаа задраа явж байгааг та бүхэн манаас давхар ажиглаарай. За дараагийн дасгалаа харъя хүүхдүүдээ. За саяхаа их дотроос үйл үгнүүдээ олж тэмдэглээрэй. За үйл үгнүүдээ тэмдэглэхдээ маш анхааралтай сайн ажиглаарай хүүхдүүдээ. За үйл үгээ тэмдэглэснийхаа дараа үйл үг одоо тухайн энэ дээр ихээсээ энэ үйл үгнүүдээ хасаад уншаад үзтээ хүүхдүүдээ. Та нарт ямар санагдах нь вэ? Ямар нэгэн утга илтгэж байна уу? Тэрийг сайн ажигла да. Жишээлбэл өглөөний наран уртын дуу эхлэх шиг мандан гэсэн өгүүлбэрийн эхлэх мандан гэсэн хоёр үйл үгийг хасаад уншаад үзье хэдүүлээ. Өглөөний наран уртын дуу шиг. Тэгэхээр яг ямар гэсэн санаа гарахгүй байгаа учраас за үйл үг маань ихэд ямар их чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг та хэд маань ойлгож байгаа хаа. За юм болохоор цаашлаад их зохиохдоо үгээ зөв сонгож найруулан бичих нь та нарын маань хамгийн том чадвар болж өгнө гэдгийг цаашдаа анхаарч байгаарай. За дараагийн дасгал руугаа орцгоё. За саяхаа олсон үйл үгнүүдээ үүсмэл болоод үүсмэл бусаар нь англи хэдүүлээ. За үүсмэл бус үйл үгээ та хэд маань мэдэж байгаа учраас 2 игнэнд хуваагаарай хүүхдүүдээ. За багш нь дараах байдлаар хуваасан байна. Та хэдийнх маань ч гэсэн таарч байгаа хаа гэж багш нь найдаж байна. За эхний игнэнд бол багш нь үүсмэл үйл үгсийг төвж өгсөн байгаа. За дараагийн игнэнд үүсмэл бус үйл үгсийг төвж өгсөн байгаа. Ингээд та хэд маань хэрвээ зөрсөн, эргэлдсэн, тэнгэлсэн зүйл байх юм бол дор бүрд нь алдаагаа засаад яваарай хүүхдүүдээ. За жишээлбэл эхлэх гэдэг үйл үгийг үүсмэл гэж үзсэн байна тийм ээ. За их гэсэн нэр язгуур дээр эхэл гэд үйл үг бүтээх дагавар авсан учраас энэ маань үүсмэл үйл үг болж чадаж байна. За тэгвэл үүсмэл бус үйл үгээс мандан гэдэг үйл үгийг авч үзье л да. Тэгвэл манд гэсэн үйл язгуур маань шууд өөрөө цагаар төгсгөх наан нөхцөөр хувирсан ямар нэгэн шинэ үгтэйх дагавар аваагүй учраас энэ маань үүсмэл бус үйл үг болж чадаж байна. За гих мэдчлэн та хэд маань дараах үгснүүдээ үгийн бүтцээр задлаад өөрийнхөө мэдлэгийг баттгаарай хүүхдүүдээ. За дараагийн дасгалтаа орцгоё. За ихээс 2 үгийг сонгон аваад багш нь үгийн бүтцээр задлсан байгаа. Энийг та хэд маань сайн ажиглаарай. За үйл үгийн бүтц нь үүсмэл байна уу, үүсмэл бус байна уу? За мөн ямар хэвд байгаа, ямар байдалд байгаа, үүлийн ямар нөхцөлтэй байгааг анхааран задлахыг та бүхэн маань сайн санаарай. За жишээ 1 мандан гэсэн үгийг багш нь авсан байна. За мандан гэдэг үг маань манд гэсэн үйл язгуур дээр за цагаар төгссөн нөхцөлөө авсан байна, тийм ээ. За үгийн бүтцийг задлахдаа араас нь тайлбарладаг гэдгийг та хэд маань өмнө заалгасан байгаа хаа. За на гэдэг бол одоо цагаар төгсгөх нөхцөл тийм ээ. За дараагийн энгийн үлдэх байдалтай, өөрөө үлдэх хэвийн дагавартай. За манд гэсэн эдвэхтэй үйл язгуураас бүтсэн ийм үг байна.
За энэ үг маань өөрөөр хэлбэл үүсмэл бус. За цагаар төгсөн нөхцлөөр хувилсан ийм үг байна тийм ээ. За та бүхэн маань зэрэгцээ тэмдэглээд яваарай хүүхдүүдээ. За дараагийн жишээ 2-ыг харъя. За эхлэх гэсэн үгийг багш нь сонгоо авсан байна. За эхлэх гэдэг үг маань их гэсэн нэр язгуур дээр ил гэсэн үйл бүтээх дагаврыг аваад за тодорхой холбогын хэ нөхцөлийг авсан байна тийм ээ. За одоо нөхцөлөө араас нь бүгдээрээ тайлбарлая. За хэ нөхцөл маань за үргэлжлэх ирээдүйн цагийн утгатай тодорхой холбогын нөхцөл тийм ээ. За бид нар бол цагаар төгсгөх болоод тодорхой холбогын нөхцөлийг өмнө үзсэн учраас багш нь зариудаар энэ цагаар төгсгөх болон тодорхой холбоготой үгийг сонгож авсан юм шүү. За цаашаа ажиглая. За энгийн үйлдэх байдалтай өөрөө үйлдэх хэвтэй ил гэсэн үйл бүтээх дагавар байна тийм ээ. За нэр язгуураас үйл бүтээх дагавар. За их гэдэг маань өөрөө идэвхтэй нэр язгуур байна. За энэ үг маань нэг өсөндөө үүсмэл үйл үг болж таарлаа тийм ээ. За мөн тодорхой холбогын нөхцөл авсан ийм үг байна. За та бүхэн маань сайн тэмдэглээд байгаарай. За одоо та нар маань эхээсээ саяхаа дээр унссан эхээсээ 2 үг, 2 үүсмэл бус үгийг сонгон авч үгийн бүтцээр задлаарай. За задлахдаа багшийнхаа өмнө жишээ болгон задлсан үгнээс санаа аваад задлаарай хүүхдүүдээ. За багш нь та нартаа гэрийн даалгавар өгье. За гэрийн даалгавартаа ардын дуу гэсэн сэдвээр 80-аас 90 хүүхдээ зохиомж чинь. За зохиомжлогээ бичихдээ дараах зүйлийг сайн анхаараарай. За үг сонголтын дээрээ сайн анхаараарай хүүхдүүдээ. За өгүүлбэрийнхаа үйл үгийн төгсгөл болоод холбох нөхцлүүдээ хэрхэн ямар нөхцлөөр хувилах вэ гэдгээ сайн анхаараарай. За мөн ардын дууныхаа яруу сайхныг бишрэн магтсан бусдад одоо гайхуулсан, огссон, омгорсон хандлагаар бичээрэй гэдгийг багш нь анхааруулж байна. За 2 дахь даалгавар үеийн тодорхой холбох болоод цагаар төгссөн нөхцлүүдээ цээжлээрэй. За энэ маань сурах хүчгийн 57 дугаар хуудсанд байгаа шүү хүүхдүүдээ. За ингээд дараагийн хичээлээр дахин уулзцгаая. Ингээд гэрийн даалгавраа чанартай сайн хийгээрэй хүүхдүүдээ. Баярлалаа та нартай.